Монголчууд Христийн шашнаас татгалзжээ. Монголчууд 13 дугаар зуунд ямар хүчтэй байсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тэгвэл энэ үед Христийн шашинтай улс орнууд Монголын довтлогоог хүч чадлаар зогсоож барахгүй гэдгээ мэдсэн учраас нэгэн шашинтай болох саналыг хургуулахаар шийдсэн байна. Ромын пап Иннокент нь Плано Карпенийг элчээр сонгож явуулжээ. Түүний Монголыг зорих аяллаа зам бүтэн жилийг туулсан байдаг. Загтлыг Гүйг хаанд хүрэхтэл загтын хариуг 5 сар хүлээлгэсний дараа өөрийн хүч чадлаараа далаархаж Христийн шашинтай болохгүй, харин танаа удирдагч над дээр ирж үнэнч шудраг зүтг хэмээн огтхон чиргэлзээгүй зарлигдсан байдаг. Захидлыг 1247 онд буцаан хүргэж Ромын папын нэг шашинтай болох төлөвлөгөө нуурсан юм. Монгол хаан